Энэ хулгайч нь яасан бэ гэхээр бусдаас тусламж гуйсан бол яах вэ? Тэгэхээр бараг энэ арга чинь бараг гэртээ ганцаар юм шүү те. Гэтэ та нар бодоод үзтээ хормон дотроо 2 гуяараа авчаад том зурагт хулгайлж нэгдэг чинь камер руу харан хулгай хийдэг хулгайчаа гэж. Ихэнх канон дээр гэмт хэрэгтүүд нь дэгчин хувцлаа, банк эсвэл музейн дээгүүр дүүлэн нисээл бүр өндөр технологиор зэрэглэсэн маш их ухаалаг хүмүүсүүдээр дүрслэгддэг. Харин бодит амьдралаа тэд ямар харагддаг гэж? Тийм ч амин сүртэй биш ээ. Зарим бүр тэнэг гимээр үйлдэл маш их гаргад юм байна. За, hi guys, Temco-ын дараагийн бичлэгэнд тавтан морил. За, энэ удаагийн дугаар дээр хэвлээ яах вэ гэхээр камер турцсан цаг үеийн хамгийн бүтлгүүн хулгайчдын талаар хамтаа өнөөдөр мэдэж авах болно. За, бүр үнэхээр энийг үзэх бол бүр арайчтай гимээр одоо болгоонод маш их харсан. Тэгээд та бүхэн мэдж байгаа бол миний өмнөх бичлэгүүд дандаа тийм аимшигх эсвэл ямар нэгэн гимт хэргийн талаар ярьж ирсэн болол энэ удаагийн дугаар арай хөвгчлээ байх болов гэдэг үүднээс энэ хөвгчлээ дугаарыг хүргэж байгаа юм шүү. За, олон яриадлаа шууд бичлэгэнд орцгоё. За, бичлэг хийсэн мөн та лайк дараагаа саппорт харахад битэмэртрээ. Энэ дугаарыг бэлтэн хүргэж байгаа юм шүү. Наваад дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Өнөөдөр бичлэгэндээ орцгоё. За, тэгэхээр эхний баримтанд орцгоё. Та хэд маань гэртээ ганцаараа гэдэг киног бол мэдэх бах. Маш олон ухаалаг занг тавьж бас тэр хулгайчтай барьдаг юм уу. Гэтэ яг энэ зүйл бодит амьдралаар бий болсон юм байна. Калифорни дахь мужийн Кэди Камерона гэдэг нэг эмэгтэй яасан бэ гэхээр эргэн тойрны хөрсүүд нь болон өөрийнх нь одоо машинд нь хулгайч нь одоо сим ирж одоо машин дотор байгаа тоног төхөөрөмж одоо машин доторх бүх эд хогчлын өрхөдөө хулгайлж исэн гинэ. Тэгээ болоогүй бүр Кэдигийн өөрийнх нь одоо хөдөлгөөн мэдэрдэг гэрэл нь одоо тэр хулгайч бүр зогсоож чадаагүй тэгээ зогсохгүй бүр цагдаа маань хүртэл тэр хулгайч бүр барьж чадахгүй байсан гинэ. Тэгэд Камеронагийн гэр бүл нь бүр ингээ аргагүй ирэх нэг араас ицсэн байна. Тэр арга нь юу вэ гэхээр одоо кинонд ирэх шиг заяа. Хөдөлгөөн мэдэрч одоо ус цацагч одоо машин дээр тавьсан байна. Гэтэ шүн нэрсэн энэ хүн бол хулгайч уу эсвэл шуудан зөвч үү гэдэг бид нар бол хараад бол ялахгүй. Тэгээ хулгайч байсан бол хөдөлгөөн нь маш их амжилттай болж тээ. Тэгэхээр бараг энэ арга чинь бараг гэртээ ганцаар юм шүү те. За энэ хулгайч ерөөсөө юу ч хулгайлж чадаагүй усан шүршүүлээ зогцсон болвол бүр зарим хулгайч нар бүр өөрөөсөө тэнэг байдалд оруулсан тохиол байт юм байна. За жишээлх юм бол Walmart дэлгүүрийн өрөөнд болохоор мөнгө хэмнээр илүү сайхан амьдраарай гэсэн урайтай байдаг. Харин дараагийн хулгайч үнэхээр тэр урайг нь дагжээ. Тэр энэ хулгайч нь яасан бэ гэхээр мөнгө төлөхийн оронд бүх зүйл нь хулгайлал аваа явах санаатай. Тэгээ та бүгд харж байгаа бол бараг л үл үзэгдэгч хулгай хийж байгаа юм шиг харагдчих тээ. Тэгээ тэр хүнийг хүмүүс харангуул яасан бэхээр том хайрцтай ямиг цамцныхаа дотор одоо хийчингүүтлээ энийг л байжсэн гэж хүмүүс хэлсэн юм байна. Гэтэ интернетэд энэ хулгайчны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл байдгүй ч гэсэндээ нэг баттай юм энэ хулгайч бол үйлдэлээр баригдсан. Харахад үнэхээр залуу хүн хэрнээ яагаад очиж цамцныхаа дотор хийнэ гэж. За яг үнэхээр муугаар бодъё л да. Би хэрвээ үнэхээр ингээд зөв зүйлийн төлөө одоо хулгай хийвэл байж штэ. За яг зөв муугаар бодож байгаа шүү. Ийдэж би цамцныхаа дотор бол хийхгүй. Гэтэ хулгай их нь буруу шүү. Үнэхээр буруу. За тэгэхээр 3 дахь хамгийн бүтлгүй хулгай. Энэ бүр үнэхээр сонин заяа. 2015 онд Costa Rica-ийн Coahuila хотод нэгэн эмэгтэй зурагт хулгайлдаг. Хулгайлахдаа яасан бэхээр тэр эмэгтэй хормон дотроо зурагт хийгээд 2 гуяараа хавчаад хулгайс байгаа байхгүй юу? Гэтэ та нар бодоод үзтээ хормон дотроо 2 гуяараа хавчаад том зурагт хулгайлж нэгдэг чинь энэ бүр байх боломжтой юу? Тэгээ хамгийн сонирхолтой нь болохоор гэмт хэрэгтний хизээч баригдаагүй. Тэгээд тухайн бичлэг олон нийтэд задарснараа маш их олон хүмүүсүүд яваа. Эний дэмийг хүргэсэн бичлэгээр бол тодорсон юм байна. Тэгээ яагаад энэ хүн амар тэнэг үйлдэл гаргасан бэ гэхээр нэгт бол камер нь яг дээр нь байгааг бол тэр хүн бол анзаараагүй. Хоёр талаар энэ бол хулгайн гэмт хэрэг учраас баригдах юм бол ямар нэгэн ял үлэх нь угаасаа ойлгомжтой. Тийм учраас энэ хүний үйлдэл үнэхээр болчмгүй үйлдэл. Тэгэхээр баригдаагүй хэрэг болчмтой юм шиг. За тэгэхээр дөрөв дэх хамгийн бүтлгүй хулгай юу гэхээр дөнгөж саяны зурд хулгайлдаг эмэгтэй шиг одоо яг тэр үйлдэлийг барьцаалдах хэдийн эмэгтэйчүүд бас дуурайх гэж оролцсон байна. Vamos lá, vai tirando, tira tudo. Vai lá. Que bonito, hein? Isso, põe no chão. É, vai lá. Vamos lá, vai tirando aí. Тэд яасан мэхээр дэлгүүрээс ариун цэврийн хэрэгсэл болон ахуйн хэрэглээний бараануудыг одоо доогоороо нуух гэж оролцсон. Харилцан тэдний гоё нь болохоор телевизэр нуусах хүн шиг хараахан тийм шидтэй биш. Тэнд байгаа ажилтнууд нь яаж харагдсан бэ гэхээр одоо явж байгаа алхаан аягүй сонин санагдаад байцсан юм байна. Гэхдээ та нар бодоод үзтээ одоо энэ хүмүүс одоо баригдчихсан шүү дээ. Тэгэхээр ариун цэврийн юмнуудыг буцааж хурааж аваад техникэн дээрээ тавих юм бол хүн ах уу бас эвгүй юм тий. За тэгэхээр 5 дахь
бүтлгүй хулгайн гэмтэрэг юу гэхээр одоо дөнгөж саяны 2 эмэгтэй шинийг тийм үйл гаргасан. Гэхдээ жоохон смарт. Энэ эмэгтэй нь яасан бэхээр богино одоо шорт бүтээгнгүүтлээ тэндээ маш одоо том хэмжээний кермаг бол хийсэн байна. Тэр хулгайчийн хийсэн үйлдэлийг харсан хүмүүс яг л кенгуру шиг харагдсан гэж бол тайлбарласан байна. Тэр хүн хэд хэдэн барааг одоо өмдөн дотороо хийгээд 3 алхаалаа ажилтнанд нь баригдсан гинэ. Тэгээ энэ нь бол арай л жоохон смарт уу тий. 6 дахь бүтлгүй хулгайн гэмтэрэг нь юу вэ гэхээр Австрали хотод бол болсон. Нэгэн дэлгүүрт нэг залуу хэрэгтэй одоо ороод арх худалдаж авах гээд кассан дээр нь бол тавьсан юм байна. Тэгэд авах мөнгө байхгүйсэн болохоор автомат хаалга руу одоо төгсөж байгаа. За болоо мөнгөөр авч болохгүй байгаа юм болоо шууд аваад зугтчих гэсэн үйл гаргасан юм байна. Хэдийгээр нэг киноны нэг гол дүршиг ингээд үйлдэл гаргаж аасан тий. Дэлгүүрийн ажилтан бол нэг алхаал түүний барьсан байна. Бичлэгний одоо ихэнд гарч байгаа шиг автомат хаалганы түлхүүрийг дарж тэр хулгайчиг одоо гарч ухаасан барьж авсан байна. Залуу болохоор би энэ хэрэгтээс одоо хурдан гүчих юм чинь гэж бодоод одоо цухтагаад гарч авах гэж оролцсон боловч дааж хаалга мангасан бүү. Гэтэ бодоосоо чи нэг юм автомат хаалгатай болчихлоо юм байна тий. За 8 дахь бүтлгүй хулгайчдын талаар үзье. Энэ хулгайч нь яасан бэ гэхээр бусдаас тусламж гуйсан бол яах вэ? ఇది జామ్ గుడే జాడ్పూర్ జామ్ గుడే ఇతను కంచిలి పాపర్ అంటున్నారు రీస్ పాపర్ అంట జామ్ గుడ్ లోపలికి За энэтхийн Андре Престиж гэдэг мужид бол үйл явдал өрнсөн нэгэн хулгайч жижиг агаар жуулагч цонхоор орж одоо сүмийн мөнгөн эдлүүд болон одоо эд хогшлуудыг хулгайлах гэж оролцсон юм байна. Харин буцаж гарч байхдаа яасан бэхээр агаар жуулагчтай шууд гатсан юм байна. Тэгээд тэр хулгайч яасан бэхээр бүр сүүлдээ аргаа бараад эргэн тойронд явж байгаа хүмүүсээс одоо тусламж гуйж эхэлсэн байна. Хав ойрын хүмүүсүүд нь болохоор тусламж гуйж байгаа иргэд бол туслах гэж оролдохоос илүүтэйгээр бичлэг хийж шууд газар дээр нь цагдаад утсан гинэ. За тэгэхээр тэр эртөө одоо хэдэн цаг одоо гацсныг мэдэхгүйсэн ямтаас торны цаанаа суусан нь бараггүй дээ. За тэгэхээр 9 дахь бүтлгүй хулгайч. Энэ хулгайч нь юу вэ гэхээр нуруугаараа дүүжлэгдсэн Шорто Баатар гэдэг алдартай. Америкийн Аризона мужийн Тусон хотод нэгэн этгээд багшийн сургууль руу нэвтрэх гэж оролцсон юм байна. Хашаад авч явахдаа тэр хүн яасан бэ гэхээр шууд өмдөөрөө одоо дүүжлэгдээд өнгөрсөн шөнө өмсөн дотоочтойгоо одоо дүүжлэгдсэн байна. Тэгэж яасан бэхээр цагдаа нар иш түүний доош нь буулан гутлаа гавлаад машин руугаа авсан байна. Тэр хүнийг ягаад сургууль руу хашаад авч орж байгаа нь бол тодорхойгүй будаг авах гэж утсан юм уу? Ном худалдаж авах гэж байгаа мó гэх мэтчлэн тодорхойгүй байд юм байна. Гэхдээ дотор өмдөн хүртэл хамтдаа дүүжлэгдсэн бол яах вэ? Хэдэн цаг одоо гараараа халтлах юм уу? Эсвэл за ямар тач нэг сонир бодогдчихлаа заа. За 10 дахь бүтлгүй хулгайн гэмтэрэг. Тэр хулгайч нь юу гэхээр Австралийн Мельбурн хотод нэгэн дээрэмчин дэлгүүр рүү одоо нэвтэрч орох гэж оролцсон юм байна. Орчоод ерөнхийдөө юмуд авчингутлаа яасан бэ гэхээр дэлгүүрийнх нь одоо хаалганд нь хавчуулагдаад тэгээд бүр үнэхээр хулгайлсан юм бүр ингээ авч чадахгүй болсон байна л да. За тэгээд магадгүй тэр хулгайч нэгэж бодсон баха. Өө зүгээр нэг тайлцгал байсан юм байж тэгээд тайлсан юм шиг байгаа. Тэгээд тэр бичлэгийн интернет сүлжээнд бол маш их одоо өндөр хандлтыг ол авч чадсан бичлэгээр тодорсон юм байна. Гэхдээ хавчуулагдж байгаа мөч нь бол айгүй өөрт нь хэмжиж туссан бах та. Ингээл одоо фейл систем байх гэж бодсон бах та тий. За тэгэхээр 11 дахь бүтлгүй хулгай. За энэ нь болохоор бүр ингээ Холливуудын кино шиг заяа. Бичлэгээр болохоор Брен Кревлер гэдэг нэртэй одоо хүн мөлхөд одоо байшингаас хулгай их гэж оролдож байгаасаа гарч ирж байгаа. Энэ хүн яасан бэ гэхээр мөлхөж явж байхдаа камерыг харчингуутлаа. Тэр камераас одоо зүхтах гэж оролдсон юм шиг байгаа. Тэгсэн чинь бүр яг доороос өөрийг нь дахиж нэг камер бичиж байгааг тэр хүн бүр ингэ харчингуутлаа бүр нүрээ нуулгүйгээр камер руугаа харж байгаад хулгай хийсмаад байгаа. Та нар бодоод үзтээ камер руу харж байгаад хулгай хийдэг гэхээр энэ яг хулгайч уу? Бараг гэртээ орж ирж байгаа юм шүү. Тэгээ тэр хулгайч яасан бэ гэхээр 2 сейф болгох гэж оролцсон боловч хажуудлын хөрш нь одоо дуу чимээг нь таниад тэр эртэг одоо саатуулах гэж оролцсон. Тэгсэн чинь тэр хүн хашаад аваад зогцсон байна. Тэгэхээр камер руу харан хулгай хийдэг хулгайчаа гэж. За тэгэхээр 12 дахь баримт тунгалаг ууттай дэмч. За Иллинойс мужийн Блэвол гэдэг хотод одоо нэгэн нөхөр шатхуун түгээх станцтай дээрэмтгтээ маш ухаалаг санаа сэтсэн байна. Ямар санаа сэтсэн бэхээр тунгалаг гялгарууд толгоон дээрээ угалсан юм байна. Төд бодлого цагдаа нар тэр бичлэгийг үзэнгүүтээ тэр хүнийг бол таниад 15 жилийн хорих ялаар шийдгсэн юм байна.
Хулгай хийлээ гэхэд бас тунгалаг гэлгарууд толгоон дотроо углах нь ч бас хаашаа тий. За тэгэхээр залуус 13 дахь баримтлуугаа орцгоо. За Виржиниа мужийн Луаза хотод хоёр залуу одоо нүдний нүхтэй тарвас зүүгээд арх хулгайлсан бичлэг үлдсэн юм байна. Тэр хулгайлсан бүр маск зүгээ зүгээр анзаардахгүй гарна гэж болсон бүр үнээр гайхалтай. Гэтэ цагдаа нар тэнийг бол таньсан. Нэг нь болохоор 20 настай Жастин Рожерсыг одоо барингутлаа булгаад одоо буруутгасан. Цагдаа нар болохоор тэдний яаж олсон тодорхойгүй гэсэндээ эргэн тойрныхон хүмүүс болохоор өөрсдийн тархиа бол ашигласан гэж одоо шоглож одоо хэлсэн байт юм байна. Одоо жоохон цагаан захтны гэмт хэрэгтнүүдийн талаар үзсгэх үү. За нэгэн туслан гүйцэтгэгч залуу ажилтан одоо компанид хуурамч тооцоо гаргаж $563 хохирол албаар учруулсан юм байна. Эцэст нь энэ хүн болохоор 2 жилийн туршилтын хугацаа авч төлбөрөө барагдуулсан байна. Тэгэхээр та нар бодод үзтээ $563 гэдэг Монгол мөнгөөр нэ. За нэг сая гарсан, за 2 сая төгрөг юм уу да. Тэр мөнгийг одоо 2 жил туршилтаар төлөх гэж оролцсон гэхээр бараг л шорон шиг юм тий. Хулгайч нар янз бүр байна л зарим бүр мүлгчийн, зарим бүр тарвас хүмүүсчийн. Бүр ухаантай хулгайч нар болохоор гэрэл нэвтэрдэг гэлгөр толгоон дөгөр угуулж байгаа жишээ нэ. Гэтэ харамсалтай нь аль нь ч одоо амжилт олж чадсангүй дээ. За энэ хүрээ дугаар маань өндөрлөж байна. Хэрвээ та бүхэн таалагдсан бол лайк дараа сабот хаа битээ мартаарай. Тэгээд үнэхээр бас сонирхолтой ярих гэж бас энэ багийн дугаар хүнд хичээлээ. За part 2-ыг хэрвээ та үзхийг хүсвэл коммент дээр бас бичиж үлдээгээ битээ мартаарай. Бас ямар төрлийн бас контент үзхийг хүсэж байгаа бас бичиж үлдээгээрэй. Дараагийн дугаараар уулзлаа түр. Бай бай. Уулгаа ажиллахгүй шүү.